За 12 дугаар ангийн 2 дугаар бодлого бодъё. За 2 дугаар бодлого маань за нэг сурагч ийм бутархайг хялбарчлан за энэ хэлбэрт оруулжээ. За тэгээд эндээс за энд гарсан А, Б, С, Д гэсэн коэффициентуудыг олоод тэдгээрийн нийлбэрийг олох ёстой юм байна. Тэдгээрийн нийлбэрийг олох ёстой юм байна. За шууд бодлогынхаа бодолтонд оръё. За бид өгөгдсөн бутархайг дараах байдлаар хэлбэрчилж болох юм аа. За нэг дээр нэмэх нь за бутархай хүртэр нь бол 1 хэвээрээ. За хуваарьт байгаа энэ x дээр нэмэх нь 2-ыг хуваах нь x дээр нэмэх нь 3-ыг хэлбэрчлээ. За үүний тулд энэ x дээр нэмэх нь 3 гэдэг хуваар маань за энэ ерөнхий хуваарьтай болохын тулд энд x дээр нэмэх нь 3 гэсэн гүйцээгч үржигдэхүүнийг өгөх ёстой. За тэгвэл манай хуваарьт байгаа энэ бутархай хүртвэр нь x-ийг x дээр нэмэх нь 3-аар гишүүнчлэн үржих юм бол x квадрат нэмэх нь 3x болно. За нэмэх нь 2 дахь бутархай хүртвэр нь 2 байгаа шүү дээ. За тэгээд энийг хуваах нь нөгөө түрүүний хуваар маань x дээр нэмэх нь 3 байгаа. За ийм болно. За үүний дараа энэ хүртвэр энэ хуваар 2 нь нөгөө давхар бутархайн чанар ёсоор ийшээгээ үржигдэнэ гэсэн хүртвэрт. За тэгээд үүнийг бичвэл 1 дээр нэмэх нь за хүртвэр бол x дээр нэмэх нь 3 болцсон байгаа. А хуваар маань x квадрат нэмэх нь 3x дээр нэмэх нь 2. За юм байгаа юм байна. Одоо цаашаа дахиад энэ хоёрыг хооронд нь нэмэхийн тулд за 1 дээр гүйцээгч үржигдэхүүнийг өгнө. x квадрат нэмэх нь 3x дээр нэмэх нь 2 энд ирхнэ. За тэгвэл хуваар нь юу болох вэ гэхээр x квадрат дээр нэмэх нь 3x дээр нэмэх нь 2 болно. За хүртвэр маань x квадрат нэмэх нь 3x нэмэх нь 2 нэгээр үржиж байгаа юм чинь тий. За тэрэн дээр нэмэх нь x нэмэх нь 3 болох нэ. За үүнийг хүртвэрийг төсөөтэй гишүүдийг хэлбэрчлэх юм бол төсөөтэй гишүүдийг эмхтэгвэл x квадрат нэмэх нь 4x нэмэх нь 5. За хуваах нь юу байх вэ гэхээр x квадрат дээр нэмэх нь 3x нэмэх нь 2 байгаа шүү дээ. За эндээс бид бол за ийм хэлбэрт оруулсан. За тэгэхээр одоо энэний нөгөө харгалзсан коэффициентуудыг олж болно. За бид бол А дээр нэмэх нь Б дээр нэмэх нь С нэмэх нь Д-гийн нийлбэрийг олох ёстой. За А гэдэг маань бидэнд бол 4 байгаа шүү дээ. 4 дээр нэмэх нь Б нь бол 5 байгаа. 4 дээр нэмэх нь 5 нэмэх нь С нь 3 гэж гарсан байгаа. Нэмэх нь Д бол 2 юм байна. За эдгээр нийлбэрийг олоход бодлого дуусгах нэ. За эхний хоёр 4 дээр 5 нэмэхээр 9 боллоо. 3 дээр 2 нэмээд 5 боллоо. Эдгээрийн нийлбэр нь 9 дээр 5 нэмээд 14 гарчээ. За тэгээд 2 дугаар бодлогын зөв хариулт нь B хариулт буюу 14 гарлаа.